За бүгдээрээ сайн байцгаана уу? Ахаад нэг reaction видео. За надад уг нь reaction бичлэгэнд байгаа. Гэхдээ янзлаг байгаа. Тэгэхээр хоёр дараалал reaction видео. За өнөөдрийн болохоор Болд Вандебо 2-ийн дуучин Болд ах Вандебо 2-ийн AO гэдэг дуу байна. Тэгээд шууд бичлэг рүү орцгоё. Олон тав өггүй. Юу лээ хамгийн олон хүн 24 цагт үзсэн Монгол видео клип лөө. За хэлцгээе. Baby, you can call me Swaggy. Baby, you can call me Swaggy. You can call me Swaggy, babe. AO 423,000 үзсэн. AO гэхлээр нөө Justin Timberlake, Timberland хоёрын AO санаанд орох юм. Monster-гийнхан бас Болд ахыгаа оруулдаг юм байна те. Production. Зүудэлж байгаа. Энэ одоо нөгөө нэг Hollywood A$AP Rocky те тэгэл Kardashian-ийн тэгэл загварын томчууд нөгөө нэг юу celebrity-нууд runway үздэг шил шинэ коллекшн үзэж байгаа юм шиг юм шиг байна те. Гол яг. Гол яг. Ибогоёо орж ирж байна. Өөрийнхөө клипд орж ирж нэг камер эхлэнгүүт ичээд байгаа юм шиг. Одоо. Аха, голдоо зурлсан дээ ши. Нэг нь гүйж болохгүй. Оо. Porsche аваад өгч юм болдох. David Dobrik юм уу? Sway Lee. Tokyo'д гарах нь шүү дээ. Их хэл. got it.
Онгоц ах За sorry. Тэгтээ Өсөө янзлаадаг. Яг болж юм. Флагийн чихэнд юу шивнэв? Энэ ш. Флаг чиний чихэнд юу шивнсэн бэ? Энэ бичлэг бас нэлээ хэл ам дагуулс те. Солти хөгшөө ах нар бидний юу байсан юм гээд Facebook дээр жоохон солт ирсэн байсан шин. Манай ирман ийшээгээ дөх клип нь бол дуунаас шал өөр юм шиг нэ. Тэгээд яг энэ амжилт руу дөхөж яваа гэдэг санаа юм шиг байна. За тэгээд болд ах Вандебойрын насны зөрүү хийдвэлээ. Тэгээд хайр бол яг цаглашгүй сэдв гэдэг нь харагдаж байгаа бах. Одоо юу гэдэг нэг болд ахын үед хайр дурлал арай өөр байсан юм болоо. Тэрнээс мэдгүй ямар ч байсан их амар ингээд авцалтахгүй хоёр юм бас биш байна. Гэхдээ бас яг орж ирэх гэж бас бодоо ахмад менежмент сайнтай л да. Тэгээд хинтээ юу ихэ хизээ юу ихэ мэддэг. Нөө идрэгийн бичлэгийг үзсэн чи яг болдох тэгэж харагдаад ах юм. Дуулж банк дуулж явдаг гэдэг шиг. Хоёр дүүтэйгээл байна. Тэгж юм. Тэгээд 3 өдрийн өмнө гараад 4 өдрийн өмнө гараад 400 мянга гэхлээр тэгээ анх болдтой гэдэг өнгөт амар олон хөөцөнгөт жоох эрчим солирцсан юм шиг юм тий. Дуу бол хит сонсонгууд гоё болж магадгүй юм байна. Тэгээд намайг өчигдрийн реакцны дараа нэг хүн ингэсэн юм аа. Зүгээр шууд хилээд үнэнгийн хилээ яваач. Удлаа гоё байна л гэдэг тахлаар худлаа санагдаад байна гэдгсэн. Тэгээд тиймэрхүү юмнуудаас өмнө иржсэн л та. Гэхдээ яг миний амар дургүй юм болохоор нэг гадаад очингуудаа монголоо муулаад идэг. Ийм байна, тийм байна, тэр нь ч болохгүй. Наацтай чи энд ингэдэггүй юм. Тийм юм би амар дургүй. Тийм болохоор би ерөөсөй гойчлмаар гэдэг. Хоёрдугаарт тэр чинь одоо өөр хийдэг хүмүүс байх шиг байл шүү дээ. Яг өөг нь олж хилдэг. Чадахгүй ш зүгээр хиймээргүй л байна. Гэхдээ би худлаа магтмааргүй байна. Би зарим юмыг харж байгаа копидсэн юм шиг юмнууд харагдаж байгаа. Тэгээ би тэрийг зүгээр копид нэг хэнийг олж харснараа лаг болчихгүй ш. Гэхдээ энд чинь одоо юу гэдэг ард нь угаасаа хөдөлмөр явж байгаа. Бас нэг жоохон ч гэсэн originality гэдэг юм байгаад идэх байхгүй. Зүгээр копид бол болчдөг байсан бол өнөөдөр амтаа болгон копидод явна. Яагаад 10 ширхэг Майкл Джексон байхгүй гон тийм үстэй. Хичнээн ямар нэгэн зүйлээс санаа авлаа гэсэн цаана бас нэг юм бүтээлч юм явж идэг учраас зүгээр шууд копи гэд хүнийг ингээд доош нь хийх бол амархан. Тэгээд яг хоо миний надад таалагдахгүй байгаа артистууд байгаа. Дургу миний одоо яг нэрийг хэлээд яг дургу флоу бүр нэг кринж болгодог флоу мөлөөнүүд хэцүү хүмүүс байгаа. Тэрийг би зүг үзэхгүй өнгөрөөд болохоос аав сонгож яваад өнөөдөр нэг ингэж мэргүүлэн л. Дээрээс нь би энэ хүмүүсээс ч бас эргээд таарлтна. Тэрийг одоо дахиад худалт гэх. Одоо рил байх гэж нэг хаанасаа сонсцсон. Одоо рил гэхэр ер нь амьдрал ингээд нас нэмээ явах тусам чамд худрах одоо шаардлага бүр амар их гарна заяа. Одоо юу гэдэг чиний юм болгон чиний бодож төлөвлөсөн өссөн шиг байхгүй. Тэнгүүд тэрийг давахын тулд хаяа чи бууж өгөн болин хаяа худраач хамаагүй давах хэрэг гарна. Гэтэ энэ заавал юу гэдэг нэг юм ашигын төлөөч биш зүгээр хүний амьдралд одоо юу гэдэг хилснээсээ буцах тохиолдол амар олон гардаг байхгүй юу. Тийм учраас одоо юу гэдэг нэг заавал
рил байх гэдэг тийм амарх юм шүү. Ялангуяа эрэгтэй хүн бол хийснээсээ буцхыг зөндөөл гарна. Тэгээд одоо энэ сошиал мөвчлөлтөр ингээ хүмүүс хаанаас ч нэг юм рил гэдэг нэг юм олоо сонссон. Тэгээд тэр үгээрээ байгаад байх гэд ядаа тэрийн хэдэн хүүхдүүд үлгэж авангуудаа энэ рил энэ хотлаа гэд. Монголд тэр тусмаа монголчуудаа шимжлэх юм хэцүү. Монгол зөндөө юм байгаа болохгүй юм байгаа. Зүгээр угаасаа байхгүй юмыг дуулж байгаа хүмүүс зөндөө байгаа. Монгол trap house байхгүй яг үндэ. Cocaine савлаад тэрийг түгээгээд диван дээр нь Uzi юм уу M4 хөвтчихдээ тийм байш Монголд байхгүй. Эсвэл одоо юу гэдэг өөр нэг тэр нэг амар банзаа хашаатай гудам донд амар хүн айлах гэдэг юм шиг дуунуудаас би бол айхгүй. Эсвэл одоо юу гэдэг улаан цайн гадаад амар алдартай рэпрүүдийн аятай төстөө клип байна. Өчигдөрхөн үзсэн клип бол жишээ нь юутай адилхан байгааг би харсан. Тэгээд ийм байсан ч гэсэн заавал тэрийг хиллээгээд одоо юу гэдэг шууд хүмүүс хичээл за ерөөсөө юу яа хаач байхгүй юм хийгээл тэгэл бид нар эргүүлээл буцаад тарийн талбай дээр л буун штт. Тийм болохоор ингээд авахын аваад гээхин гээгээд тэгэл явмаар байна. Тэгэд одоо би бол нэг эднэрийг магтаад өөртөө оноо аваад үзэж татах гэдэг юм алга. Зүгээр би угаасаа амьдралд олон стресс байхад зүгээр үзэж байгаа юмнасаа ядаж гайгүй юм нь олоод харчих гээл явж ин зэ. Тийм болохоор та нар ч гэсэн реакшн гэдэг чинь ямар шүүх хурал биш. Тэгээд окей гээл таалагдахгүй болонгүй гэл. Нэг ихтэй амар олон л хүн хэлчихсэн бэл таалагдахгүй болонгүй гэж энэ үгийг бүр хэлхээс дургуурч. За тэгээ ийм дуу энэ энэ дуу ядаж сая view хүрээрээ. Тэгээ өндөө бодо бол дахтаа хийнэ гэдэг чинь бас нэг степ шүү дээ. Тэгээд амжилт гаргасан байна. Баяр хүргэе. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяртай.